Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэргэжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. Подкастта хамтран ажилласан чулуугаар бүх төрлийн эдлэл үйлдвэрлэгч Universal Granite and Marble компани цэвэр байгалийн чулуу таны үйл хөдлөх хөрөнгийн үн цэнийг тодорхойлно. Подкастта хамтран ажилласан үйл хөдлөх хөрөнгийн компанийн мэргэжлийн зурчлагч топ продюсер Долгор Плоц таны хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч шуурхай үйлчилнэ. За Brain Talk DC podcast-ийн 2 дахь дугаарыг та бүхэнд хүргэж байна. За түрүүчийн дугаараараа бид нар ажлын 4 өдрийн талаар ярилцсан байгаа. Анхны гарсан подкастын маань та бүхэн Facebook, за YouTube гэсэн бидний social web хуудасуудаас үзэх боломжтой байгаа шүү. За өнөөдөр бол бид нар сонголт гэдэг сэдвийн хүрээнд өнөөдөр ярилцахаар 2 дахь дугаараараа бүгдээрээ цуглаад байна. Brain Talk DC podcast-ийн зүрхэн болсон хөтлөгч нэвтрүүлэгч Уран чимэг буюу Урнаа. Автон Москвагийн Остан киног төгсөгч, Америк дахь монголчуудын дуу хоолой болсон Human телевизийг үүсгэн байгуулагч, үзэгчид түүнийг үндэсний телевизийн ууган хөтлөгчөөс эхлээд халдвар царайтын Замура, Ребека, Дианера, Японы Ошин киноны Ошины дүрд дуу оруулснаар нь андахгүй. Дэлхийн соёлоос сурч мэдстэй хуваалц бүсэлтэй сор болсон монгол сэхэднүүдийг дугуй ширээнд өнгөрч, элдв цензургүй, ил тод үнний төлөөх дууч байхыг уриалсаар тэр Brain Talk DC podcast-а эхлүүллээ. Монголд бол одоо их сонгол болж байгаа шүү дээ. Яг энэ цаг үедээ бидний сонгосон сэдв бол таарж байгаа. Бид нар ер нь энэ талаар бас нэлээд ярилцж байгаа албаар сонгосон тий. Гэхдээ энэ сонголтын тухай бид нар ярихдаа одоо нэр дэвшигчийг ч юм уу тий хин нэгэн хүнийг одоо дэмжээсэ гэдэг талаас бид нар бол ярихгүй. За ерөнхийдөө бол бид одоо зөв сонголт хийж сонгосон сонголтонд хариуцлага хүлээж байхыг л бас энэ подкастын сонсогчдод уриалж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь одоо сонголт гэж юу юм? Сонголтоо ер нь яаж хийх юм бэ? Гэдэг талаар бүгдээрээ ярилцъя. Brain Talk DC podcast-ийн тэтгэн болсон зочин хөтлөгч Бадсул буюу Зулаа. Жинхэнэ органик Монгол үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн буюу зөвхөн Монгол эзэмшсэн боловсрол мэдлэгээрээ Дэлхийн банк, олон улсын валютын санд өргөдөн ажиллаж, Монгол хүний оюуны цар чадамжийг гайхшруулж яваа бүсгүй. Монгол залуусын нийгэмдэх эерэг оролцоог нэмэгдүүлж, хүчирхэг хараат бус нийгмийн төлөө хамтдаа ярилцаж шийдэл төрхийг зулаад чухалчилдаг. Тиймдээч тэр залуучуудын хүч чадал цаг хугацаа итгэлийг зөв зарцуулж ашиглаж байхыг уриалахаар Brain Talk DC podcast-ийн ширээнд дүргэлээ. Залуугийн төлөөлөл гэдэг утгаараа тэр яахарахгүй Brain Talk DC podcast-ийн тэтгэл болон гялалзаж байна. Ер нь хүн ингэдэм байна. Нэг өдөрт штэ хүний тарих болохоор 33-аас 35 мянган ширхэг шийдвэр сонголтуудыг хийж идэг гэмэ. Зөвхөн хоолны хувьд гэхэд л 300 гаруй одоо юм сонголтуудаас хүн өдрийн за 3-аас 5 хоолоо ч юм сонгож иддэг юм байна л да. Ер нь бол тэ. Тэгэхээр хүний тарих бол ердөөсөө л сонголтын төлөө өдөржингөө ажиллаж байгаа. Өглөөс ирээл шөнө унтан унттлаа ажилладаг юм байна л да тэ. Тэгээ ингээд ер нь бол оройдоо тарих ингээ ядраад эхэлдэг гинэ. Өөрийнхөө одоо ингээ хийж чаддаг юмыг хиймээргүй санагдаал, ундууцаал яг ингэж байгаа үе бол тэр өдөр хит их шийдвэрийг одоо тарих гаргачихсан байна гэдэг нь ойлгомжтой болж ирж байгаа гинэ. Тэгэхээр ер нь хүн бол одоо ингээд за би өөрөөр үзэл. Би болохоор өнөөдөр яг л нөгөө төрөчийг хавцтай. Өнөөдөр цаац тий энэ ч бол миний сонголт байхгүй. Гэдэг чинь юу вэ гэхээр одоо жишээлхэд Steve Jobs тий Apple компаниг үндэслэгч тэр хүнийг хаанч харсан гэсэн хар цамцтай цэнхэр жинстэй л харна тийм үү. Тэгэхээр тэр хүн юу хийж яана вэ гэхээр өөрийнхөө тархийг нэг ч гэсэн сонголтоос амраахын тулд ертөөсөө л яг адилхан хувцас өдөр болгон өмсдөг. Магадгүй тэр хүнд аюу олон байдаг хальтаа тий. Тэгэл тэгтээ тэрийг аваад өмсчдөг. Ертөөсөө хизээч би ямар хувцас өмсөх вэ гэж бододгоо. Гэтэл ингээд зарим хүмүүс болохоор юу гэдгийг нэгд өдөр энийг өмсө, хоёрд өдөр энийг өмсө, гуравд өдөр энийг өмсөд гэд ингээд яг одоо ингээд хуваарлцсан байдаг тий. Миний хувьд яг адилхан. Би болохоор яг ингээд миний одоо нэг хувцас болохоор за би 7 хоногийн тэд өдөр энийг л өмсөн. Яг араасаа ингээд үлгөөл тавиал тэрийг ингээд өмсөд явчихдаг ч гэдэг юм. Brain Talk DC podcast-ийн тархин болсон зочин хөтлөгч Ган Төмөр буюу Ганаа.
Солонгос Америкийн ихтэй сургуулиудад эрдэмтэн судлаач туслах профессороор ажиллахаас эхлээд Америкийн эмзүүн патентын эрх авах туршлагыг олон улсад нэвтрүүлж ирсэн тэрээр бие онгахын шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Brain Talk DC подкастын зочин хөтлөгч маань одоо Америк нэгдсэн улсын Вашингтон DC хот дахь Ховардын их сургуулийн эмзүүн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, эмийн химийн туслах профессороор ажилладаг. Зөвлөх эрдэмтний хуваар хувийн хвшлүүдийг дэмждэг Ганаа докторын сонирхол татам судалгаануудыг та чих дэвсэн сонсоорой. Сонголт хийх одоо нэг чухал зүйл, чухал биш зүйл гэдэг ингээд хоёр өөр байх хэл та. Тэрнээс бүх юм дээр одоо жишээ нь сонголтгүйгээр ингээд за одоо би тэрийг л өмсөх хэвээр тий. Ингээд хувцс шиг ингээд явах юм бол эсрэгээрээ бас тэр нь асуудал үүсэх байх. Тийм, яг зөв. Тэгэхээр штэ хүн штэ өөрт заавал нэг тийм хэрэгцээтэй биш зүйлээ бол одоо юу гэдгийг жижиг зүйлүүдийг бол аль хэдийн сонголтоо урьдчилж хийгээ тэрийг бэлтгэж болчихж байгаа байхгүй. Нөгөө хэрэгцээтэй бусад одоо сонголтууд эсвэл яг ирж байгаа яаралтай сонголтууд ч юм уу те тэрэн дээр яг тархич нь өөрөө уг нь зайтай байж ажиллах хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэрийг л ингээд нэг миний хэлэх гэж байгаа санаа болохоор тий. Хэрэггүй юмд тархиа хэтэрхий ажилуулад тархич өөрөө бас нэг төрлийн орган байгаа шүү дээ. Тийм учраас тодорхой хэмжээнд ажиллана. Тэгээд ачаал нь хэтэрхээрээ зэрэг ажиллагаа болно шүү дээ. Тийм учраас тэр талаас нь бол тэгээд яг зүгээр юм байд юм байна. Сонголт хийхийн тулд хүнд ямар нэгэн хэмжээний мэдээлэл хэрэгтэй байд юм байна л да. Одоо жишээ нь хоёр төрөл тоож байна л да. Одоо сонголт хийхийн тулд мэдээлэл багтай хүн, мэдээлэл ихтэй хүн. Хэрвээ мэдээлэл багтай хүн сонголт хийх, мэдээлэл ихтэй хүн сонголт хийхээр зэрэг алдаа их байд юм байна. Аль нь их алдаа гэдэг. Хоёулаа алдаа их гарах магадaltaй гинэ. Аль нь үү? Тий, аль нь. Яг тэгэхээр зэрэг одоо мэдээлэл багтай хүн болоод жишээ нь ингээл харж байгаа л нэг за тэрний гайгүй юм шиг болохоор тэрийг л сонгоно шүү дээ. Ер нь бол мэдээлэл ихтэй хүн яадаг гэхээр маш их хэмжээний мэдээлэлтэй тэрний талаар бодоод идэг. Алийг сонгох уу гэдэг ингээд бүрээс сүулдэ өөр сонгож чаддаг юм байна. Ингээд сонголт нь сайн биш болчих. Тийм учраас ер нь бол сонголт хийхийн тулд яах хэрэгтэй вэ гэхээр тодорхой хэмжээний мэдээлэл байх хэрэгтэй. Гэтэ хэтрүүлж болохгүй. Ер нь бол дунджаар л мэдээлэлтэй сонголт их зөв хийх. Тэгээ аль нь 50% юм шүү. Яагаад тэгэхээр би мэдээлэлтэй хагаад сонголт хийлээ. Миний алдах магадлал 50% байхгүй. Би мэдээлэлгүй хагаад сонголт хийлээ. Миний онох магадлал дахиад 50% байхгүй. Тэгэхээр аль талдаа 50%. Тэгэхээр ямар ч сонголтыг угаасаа хийсэн гэсэн алдаж онох магадлал нэг талдаа 50, нөгөө талдаа 50. Тэрнээс биш яг одоо юу биш. Яг магадгүй ямар нэгэн судалгаан дээр үндэслсэн сонголт бол 70% онох магадлалтай 30% алдах магадлалтай ч юм уу тэрүүгээр л жоохон ялгаатай. Гэхдээ юун дээр юунаас сонголт хийхээсээ шалтгаалх юм биш үү наадах чинь. Brain Talk DC подкастын судсан болсон зочин хөтлөгч мөнхний буюу Моги Georgetown эрдмийн дуу сонсож улмаар Харвардын их сургуулийг санхүүгийн мастраад үргэсэн түүний ажлын гараа олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас эхэлжээ. News Corporation-ийн охин компани ахлах менежер улмаар Америк нэгдсэн улсын төрийн байгууллагын 10 хүртэлх тэрбум Америк долларын хөрөнгийг удирдан залж санхүүгийн бүхэл хариуцлагыг нуруунд дээрээ үрж ирсэн туршлагатай. Үнний төлөө үс бодлоо нээлттэй гэрж иргэж ирсэн Моги маань олон 10,000 дагагчтай сошиалын од түүнд яриагүй хөндөөгүй сэдв үлдээгүй гэмээр асуудал бүхний зангалайг эрж хайж ухаан бодлоо уралдуулж байдаг. Мэдлэгийн уурхай мэдрэмжийн туйл болсон Могигийн сошиалын ертөнцөөр хамтдаа аялцгаая. Би одоо хардаа миний нэг өмнө ажиллажсэн байгаа одоо яг энэний өмнөх байгууллага байгаа байхгүй. Манай байгууллага юу хийдэг байсан бэ гэхээр зэрэг одоо эдгээр чинь нэг эрүүл мэндийнхаа хуулийг батлахтаа ингээд нэг датаг нь бид нар конгрессмэнүүдэд бэлдэж өгдөг. Одоо жишээлх юм бол одоо эмчнэр ингээд ямар нэг авар услах гаргаад хүү алаад байна гэж тэнгууд нь одоо юу гэдгийг шууд тэднес чинь шууд нэг эмчнэрийнхаа ялыг нэмдэг юм байна л яадаг манай байгууллага тэр үед юу хийж өгдөг бид нар чинь датаг нь бэлдэж өгдөг гэсэн байхгүй. Датаг нь бэлдэж өгөөд за юунаас болоод эмчнэр өвчнүүд нь худаан тий эмчнэр чи хэд их урт цагаар ажиллаад байгаа юм уу? Эсвэл өвчнийх нь одоо нэг оншиг нь сайн тодорхойлохгүй байгаа юм уу гэж бүх датагийг чинь ингээд анализ хийгээд ингээд бүгдийг нь гаргаж ирэнгүүтээ за хэрвээ одоо эмчнэр нь хэд урт цагаар ажиллаад ядарсан эмчнэр хагалгаа хийгээд өвчнүүд нь асуураад ах юм бол нөгөөдөл чинь буцаагаад за тэгвэл эмчнэр дээр арга хэмжээ авахаа болоод нөгөө байгууллага дээр нь эмнэлгүүд дээр нь арга хэмжээ аваад хэрвээ та нар эмчнэрээ ямар нэгэн амрах цаг өгөхгүй үргэлжлүүлээд ингэж ажиллаад их юм бол нөгөө байгууллагууд нь арга хэмжээ аваад нөгөө гэх мэтчлэн тэгэхээр тэн зэрэг ямар нэгэн сонголтыг шийдвэрийг ч юм уу ингэж гаргахтаа тэгээ датагаа яаж анализ хийж тэр чи одоо нөгөө олон сонголт олон хэрэг мэдээлэл байгаа тэр мэдээллийг яаж ашиглаж байгаа ч юм. Жишээлбэл би ч одоо санхүү хүн бид нар дата одоо мэдээлэл их байх тусмаа
бид нарын илүү зөв анализ хийх тэр чинь Тий. precise Яг илүү зөв болгож ирдэг байхгүй. Тэнд чинь одоо нөгөө AI чинь гарч ирсэн. Мэдээж одоо тэр датаг чинь би анализ хийхгүйс бид нар чинь софтвер анализ хийж яадаг бүтэн софтвер ашиглаад тэн дээрс чинь одоо ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнийг одоо энэ сервис үйлчлэгийг бид нар өнөөдөр $30 үнэлдэг юм уу эсвэл $50 үнэлдэг юм уу энэ тэр бүх юм чинь бид нар Тэгэхээр сонголт хийхийн тулд мэдээлэл хэрэгтэй тийм үү? Мэдээлэл хэрэгтэй. Тэгтээ мэдээлэл ахад анализ хийдэг чадвартай байх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо бодох хэрэгтэй ч юм уу. Тэгэхээр би одоо буцаагаа за тэгвэл одоо юун дээр сонголт хийх вэ? За манай нөхөр хөлтөд нэг ресторанд орохж битэр бүр ингээд албан юм болдог байхгүй. Би нөгөөдгөө чи ингээд явал жим орохоос өмнө за чи гүүж явахдаа ямар хоол идгээ бодоод ирэн шүү гэд би ингээд даалгавар өгөө явуулдаг байхгүй. Нөгөөдгөө чи цаг болчиход эргэж ирэнгүүтээ ямар хоол идэхгүй гэд ингээд би бүр чамд бүтэн цаг чи юу бодож гүүж ирвэ те тэр рестораныг бодоод аваад манайхыг тойроод яж хахад амар олон солонгос ресторан тэгэл хэрвээ хоёрхан ресторан байсан бодоод гэлс ингээд нэгэнлүүд явчих шүү дээ. Айгүй олон сонголт байгаа учраас ингээд тэрийг сонгоход амар хэцүү бүр нэг нэгэнд амар ажил өгöd ингээд сонголт гаргахад айгүй хэцүү болоод байдаг. Тэгэхээр чинь хоол бол яг ингээд нэг амар хүнд асуудал биш шүү дээ. Гараал айгүй болохгүй нэгэнлүүд явчихна. Гэтэл эмчи ялвыг нэмэх багасгах гэдэг чинь одоо бүр бүхэл бүтэн хүний амьдрал шийдэх гээд шүү дээ. Тэн дээр чинь болвол бид нарт илүү мэдээлэл хэрэгтэй байна. Наа чи AI ашиглаж чинь гэх мэтчлэн ингээд сонголтыг бид нар өөр арга хэлбэр технологиг ашиглаад өөр аргаар хийх гэдэг. Тэгвэл хүний амьдралыг шийдэх юм бол сонголоо бид нар арай өөр аргаар хийх гээд байгаа байхгүй юу? Сонголт чинь ер нь зориг эхэлж байж тэр зоригтойгоо бусад юмнуудаа уялдуулсны үндсэн дээр. Тэгэхээр яагаад тэгэхээр одоо ингээд датанууд бүгд гараад ирж штэ мэдээллүүд. Тэгэхээр тэр мэдээлэл чинь бүгдээрээ муу бүгдээрээ сайн гэсэн бас үг биш штэ. Яг ямар зоригт ашиглах гэж байгаагаасаа болоод тэр мэдээлэл чинь ашиглагдаж одоо юу гэдэг хэрэггүй болж болно те. Тэгэхээр чинь эхлээд ямар ч байсан сонголтын зорилго гэдэг нэг юмыг байлгах хэрэгтэй. Тэгэхээр одоо за юу гэдгийг одоо манай Монголд одоо ингээд сонгуул болох гэж байна. Тэгээд манай Монголд сонгуул болохын болоод ер нь яагаад энэ сонгуул хийж байгаа мэдээж бид нар эрхээ эдлэхийн тулд мэдээж бид нар улс орныг хөгжүүлэхийн тулд мэдээж одоо тэр бүх юмнууд ингээд явж байгаа те. Гэхдээ одоо бид нарын тавих хамгийн том зорилго нь яг юу юм бэ? Эхний одоо бид нарын яг алхам өөрөө яг юу ах хэвээр юм бэ те. Яагаад сонгуул хийгээд байгаа юм бэ? Яг үнэ. Тэгэхээр чин одоо юу гэх юм те хүмүүс ингээд за бүх сонгоцсон байна, дуучин сонгоцсон байна гэдэг юм те ингээд яриад байдаг л та. Гэхдээ магадгүй тэр хүмүүс чи өөрсдийнхөө талаас л зорилгоо хэлүүлж болно шүү дээ те. Гэхдээ сонгогчд бид нар болвол үгүй уучлаарай. Энэ удаагийн бидний сонголт болвол зорилго нь нэгдүгээрт за эрүүл мэндийнхээ салбарыг босгож ирэх, боловсролынхаа салбарыг босгож ирэх, тэрнийхээ үндсэн дээр эдийн засгаа ангич гэдэг юм уу те. Илүү орлоготой олмоор байна те. Өөрөө юм хийчмээр байна те. Сайхан амьдарчмаар байна. Ингээд өөрийнхөө талаар өөрийнхөө зорилго дээр үндэслээд уул нь хөргөлмөнд 3 саяулаа тэгэл зориод байгаа юм шүү. Гайгүй амьдэрчмээр байна. Энэ багийг сонгочоод гэж зүтгэдэг. Манай монголчууд болохоор айгүй тийм нэг сэтгэл нь одоо юу гэмдэ нэг тийм зөвлөхгүй юм. Тийм ингээл нэг хүний төлөө ингээл айгүй дургуйцэл ингэчээсэн нөгөө хүн нь магадгүй ингээд шоронд ч юм уу хоригдчихгууд буцаад нөгөө тэмцээд эхэлдэг тийм. Яагаад энэ юм навчаад ингээд хөөхий наачи хөөхий наадах чи ээж хөөхий тэгсэхдээ тэр хүн яг үндсэндээ магадгүй хулгай хийсэн байж болно. Хулгай хийнэ гэдэг бол юу ч хулгай хийсэн буруу те яг өөрийнхөө зогсон шийтгэлийг авах л хэвээр яг л үнэн мэдтэй те. Тэгэхээр хэрвээ магадгүй манайх эдийн засгаа өсгөе гэж бодож байгаа бол олон эдийн засагчдын төлөөнөө сонголт хийгч байдаг юм уу? Тэгээ яг тэр талаасаа ингээд нөгөө харж иж бид нар өөрсдөө сонголтыг хийхгүй бол одоо л бид нэр яг ингээд нөгөө нүдэ боож байгаад ингээд буудаад байгаа юм шиг те өөрсдийнхөө одоо энэ харж байгаа тэр байгаа унахгүй зүгээр л хаа хамаагүй ингээд очиж буудаад байгаа юм шиг яг сэтгэлээрээ бол мэдээж би нэг гоё дуучин сонгочмоор л байгаа шүү дээ. Тэгэхээр чи манайхаа гол нь нөгөө тархиараа сонголт хийх чухал болчиход байна. Сэтгэлээрээ биш. Зүрхээ дагаад сэтгэлээрээ явах юм бол дуучин ч юм уу, бүх ч юм уу, хамаатан ч юм уу, нэр хүндтэй хэн нэг сонгоно шүү дээ. Одоо жишээ сонгуулийн хувьд л аваад үзэх юм байна. Хэрвээ та үнэхээр өөр юм бодоод за эн чинь юу вэ? Би энийг сонгочвол яах бол маргааш би яах юм? Маргааш миний амьдрал яах юм гэдэг ингээд жоохон бодох юм бол арай өөр юм харагдаж эхлэх байх. Сонголт хийхээр байхгүй. Тэгээ үр хөвгтэй боддог ч юм. Тэр талаас нь тэгэхээр чи манайхан чи одоо бол нөгөө мэдээлэл анализ ерөөсөө хийж сураагүй байгаа юм шүү.
төрд гарч ирээд одоо 4 жил 8 жил болчихсон. Зарим нь одоо бүр Батэрдэн авраг маргаж явах хэдэн жил болцсон юм бэ. Тэгээ одоо мэдээлэл анализ хийж сурсан хүн бол за энэ хүн 20 жил тэнд суулаа. Манай Монгол бол хөөх юм тий бид нар ингээл ядуурал байгаа байхгүй. Харахад манай Монголд ингээд өсөд байгаа юм шиг байна. Тэгээд манай монголчууд юу ойлгохгүй нэхэр зэрэг ингээл бусад орнууд ингээл одоо нэг юу гэдэг нэг 100 км цагийн хурцтай яваад хахад манай Монгол бол нэг Москвичний хурдаар яваад байгаа юм да одоо нэг тиймэрхүү бос нь бол ингээл хурдан галт хэрэгнүүд тахиул байгаа байхгүй. Тэгэхээр нэг Батэрдэн аврагч одоо тэгээд тийм хурцтай л бид нарыг явуулж штэ тий. Тэгэхээр тийм нэг мэдээлэл ерөөсөө анализ хийж чадахгүй л тэгэл Батэрдэн аврагыг дахиад сонгочвол тэгэл дараа жил нь одоо хурдан галт хэрэгнд цугаал зүтгэхэд нөгөө мөн хөргөм нүхэр тэргэн дээр л үцэлсэл байна. Монгол бол харьцангуй одоо жишээ нь хөгжиж байгаа улс тийм үү? Зах зээлийн нийгэмд ороод 30 жил болж байгаа. Ер нь нээлттэй болоод гэсэн үг. Тэгэхээр зэрэг хүмүүсийнх нь одоо нөгөө хандлага одоо ч Америкч гэдэг юм уу олон жил зах зээлийн нийгмээр явцсан хүмүүс нь бол мэдээлэл ихтэй яаж сонголтоо хийх вэ гэдгийг мэдчихэж штэ. Тийм учраас тэднээс сонголт хийхэд бол их амархан байх шиг байна. Биднээсийн хувьд аваад үзэхээр зэрэг тэр талаараа илүү нөгөө уламжилт нөгөө мэдлэг хомс байсан тэр нь их нөлөөлөд тэгээд сонголтоо бас хитрхи одоо сэтгэлээрээ хийгээд бодиттой биш хийгээд ингээд алдах тохиолдлууд их гараад байна шүү. Зүгээр яг одоо ингээд залуу үеийг харах юм бол илүү тийм одоо жишээ прагматик те бас ирээдүйг харсан ийм одоо сонголтууд хийх хандлага бол гэхдээ тэр залуучууд чинь сонгол өгөх байгаа юм шүү. Харин тэр чинь том асуудал. Харин нэг одоо өнгөрсөн хэдэн оны дата 20 оны дата юу 18-19 насныхын бүр тал хувийн хүрэх байгаа байхгүй сонгол өгч байгаа хүмүүсийнх нь. Тэгэхээр одоо жишээ хөгжсөн орнууд аваад үзэх юм бол залуучууд нь баг ихэнх нь тийм залуучууд нь ихэнх үеийн эзэлж байгаа шүү дээ. Америкийн Pew гэдэг нэг research center тэдний судалгааг ер нь үзсэн л дээ. Тэгэд ингээд бол сүүлийн 2018, 2020, 2022 оны 3 сонгуул бол ер нь хамгийн өндөр нөгөө нэг эрчтэйгээр бүртгэгдсэн сонгуулиуд гээд байж байгаа. Сонгуул өгөх эрхтэй бүх нийт хүн амын 66% нь бол сонгуул өгсөн байгаа. Тэрнээс хамгийн сонирхолтой нь жишээлхэд 2020 оны Байден ерөнхийлөгч гарч ирсэн сонгуульд 65-аас дээш насны хүмүүс нь болохоор 25% нь эзлээд 65-аас доош насны 18-аас одоо 65 насны гэсэн үг шүү дээ тий. Тэр нь 75% эзэлж авах жишээний. Тэгэхээр залуучуудын идэх бол хамаагүй илүү байгаа нь харагдаж байгаа нь тий. Монгол улс цаашаа хөгжихийн тулд биднээс юу хэрэгтэй юм бэ гэдээ эхлээд бодох хэрэгтэй. Нэгдүгээрт бол Монгол хүмүүс орлоготой болох хэрэгтэй тийм үү? Орлоготой болох хэрэгтэй. Хоёрдугаарт бол улс эх орн хөгжихийн тулд үйлдвэр хэрэгтэй. Хүмүүс ажилтаа байх хэрэгтэй тийм үү? Дээр нь эрх чөлөөтэй байх хэрэгтэй тийм үү? Хүмүүс нь үнэхээр ардчилсан улс бай гэж бодож байвал Америк ч юм уу одоо өндөр хөгжилтэй улсныг дагая гэж бодож. Тэр талаас нь харж яг би одоо нэг сонгуулийн талаас нь ярих юм бол хүмүүс илүү тэр талаас нь харж сонголтоо хийвэл илүү хэрэгтэй байх гэж бодоод байна л да. Тийм учраас яг эхлээд бол Монгол улс хаашаа явж байгаа хөгжих гээд байгаа юм уу? Нийтийн өмчтэй баймаар байгаа юм уу? Эсвэл одоо хувийн өмчтэй баймаар байгаа юм уу? Арчилсан баймаар байгаа юм уу? Сонголтоо өөрөө хиймээр байгаа юм уу? Гэт иймэрхүү жоохон наад захын юмнуудыг жоохон бодож сонголтоо хийх хэрэгтэй. Яг үнэндээ бол нөгөө ихэн булангартаа бол адган нас булангартай те. Тэгэхээр их гэдэг маань өөрөө арт хүн байгаа штэ. Уучлаарай яг ингэж хэлж байгаа. Тэгээ би бол яг тэгж л боддог. Тэгэхээр бид нар дундаасаа л энэ хүмүүсийг өөртөө сонгож гаргаж байгаа болохоос биш энэ хүмүүс бас дуртайдаа яг гарч ирээгүй шүү дээ. Бид нар ингээд яг эргээд бүх юмныхаа их суурийг ингээд харах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээ бид нарт нэрээ одоо бид нар яг эхлээд юугээ ингэж байрж авч явах хэрэгтэй юм бэ? Бид нар юу нь хүчтэй байвал дараагийн юм ингээд хүчтэй болж ирэх юм бэ гэдэг яг энэ тэр нэг юмыг л ингэж байрж авч чадахгүй байгаа учраас ердөөсөө ийшээч хүсчээл тийшээч хүсчээл яг ингээд одоо юу гэдэг өөрсддөө ингээд нэг туршилт хийлгээл яг ингэ байгаад байгаа байхгүй. Тэрнээс уг нь одоо цагт бол биднэрт бүр химжээшгүй их мэдээлэл байна. Химжээшгүй их туршлага байна, мэдлэг байна тий олон орны. Тэгэхээр ялангуяа залуучууд бол маш их боломж байна шүү дээ. Тийм учраас мэдээлэл олж аваад яавал биднүүсийн амьдрал сайжрах юм тий бид тэгэд Монгол орондоо сайхан амьдрах юм бэ гэдгээ мэдээд тэрнийхээ дагуу сонголтоо хийгээд
Тэгэх юм бол Монголыг өөрчлөх амархан байна. Хүний сэтгэл бол дандаа сайн сайхны төлөө сонгодог шүү дээ. Ерөөсө сэтгэлээр сонгож байгаа юм бол дандаа аз жаргалын төлөө, сайн сайхны төлөө ингэж сонгож байгаа. А тарих бол шал өөр байхгүй. Тарихаараа хэрэг сонгох юм бол үгүй эн чинь ингэж хэлээд байна шүү дээ. Үгүй би энэ хүнтэй суух хэрэггүй юм байна. Яагаад гэвэл энэ хүн одоо ингэж архиуж байгаа бол миний амьдрал нэрэ хань болох үгүй юу гэдгийг тарихаараа бодох хэрэгтэй. Тэрнээс ийм сайхан залуу учраас би суучаа гэж бодох юм бол тэгэл нөгөө нэг дараа гарахаа л да дахиад 50% болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээл яг энэ дээрээ бас бид нар ингээд бодолцох хэрэгтэй баха. А нөгөө талаар гэх юм бол одоо ингээд бид нар жишээлхэд бүх юм ингээд биднэрт яг ингээд хоол ингээд аманд ингээд хийж өгж байгаа юм шиг бэлтгэгдсэн тийм сургалтын системээр бид нар угаасаа өсөж хүмүүжээд ер нь одоо ч гэсэн яг тэр чинь ингээд явж байгаа шүү дээ. Задлж одож чаддгүй. Тэр чинь л яг ингээд нөгөө нэг ирж байгаа мэдээллүүдээс яг сонголтоо ингэ шийдвэр гаргаж чадахгүй байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нэр хар байгаас эхлээд сураагүй. Тий. Чи том хүний өөдөөс үг хэлж болохгүй. Чи багшаасаа юм асууж болохгүй. Багш нь чамд лекц уншин. Чи дэрэг баа бэгүү бичиж шууд багштай яриад онц аав. За эн чинь л чиний амьдрал те гэд ингээд ойлгуулчихсан. Энэ нэг системийг өөрчилж юу хүүхдүүдэд ингэж нөгөө нэг маш их задаргаа ингэж нөгөө нэг хийлгэж олон талаас нь юмыг харуулж сургасан нөхцөлд магадгүй нөгөө нэг ингээд дороосоо ингээд суур аягүй сайн тавьж. Тэгээ одоо миний ойлгож байгаа бол бас залуучууд би одоо залуучууд итгэдэг шүү дээ. Одоо 20 30 насны залуучууд бол мэдээлэл сайтай бас харьцангуй боломжийн нөгөө сургалтын систем энэ төр бол харьцангуй боломжийн болохгүй бол интернетээс ч гэсэн олоод авчна. Тийм учраас анализ хийх алин дээр гэдгийг мэдэх төвшөнд бол мэдхтэй болсон гэж ойлгоод байна. Ирээдүйд Монгол орноо Америк шиг за үгүй мэгт өмнө Солонгос ч юм уу тийм одоо хятад шиг тий ийм хөгжилтэй ус болгоо дотор нь амьдрмаар байна гэж бодож байвал өөрөөсөө сонголтоо бодож зөвл хийх хэрэгтэй. Оролцох хэрэгтэй. Хамгийн оролцоо бас хийж байгаа. Гэхдээ оролцчихол байхгүй юу. Тэгвэл одоо нэг манай залуучууд нэг амар нэг хэлэх хөвгтэй болцтой нэг 40-с мэн зан тэнд нь орсон байгаа. Нэг дээс насных нэг өвчүүл тэд нар нэг гоё л амьдрах гэдэг шиг хөөрхөн авсан. Манайс ч одоо мөд өгөхгүй шүү. Дахиад 40 жил амьдрын шүү дээ тий. Одоо тэгээ хаашаа тэдний бүр дахиад 40 жил хүлээх гэдэг аа хаашаа. Үгүй шүү. Айгуул бол манайс сонгох эрхээ эдэлж чадахгүй. Харин тий бүр биднийг үхийг хүлээх юм бол бүр мөдгөө бүр та нар ирээдүйч юмөр байхгүй боллоо шүү дээ тий. Тэгэхээр зэрэг манайсыг үхийг хүлээж сууж орхногоо гараад сонгуулаа өгөх юм бол амьдрал арай жоохон хурдхан шиг та нарын амьдрал бас гайгүй болчих гээд шүү дээ тий. Сонголт хийх хэрэгтэй, сонголт хийхдээ аль болохоор өөрийгөө бодож, ирээдүг бодож, Монгол орноо бодож сонголт хийн шүү дээ. Тэгээ бас энэ хүмүүс нэгдэх хэрэгтэй байна тий. Сонголт хийхин тулд яг нэгдэж ирэх хэрэгтэй байгаа байхгүй. Яг юун дээр бид нар нэгдэж сонгуулаа их гэдгийг одоо яг бодолцох хэрэгтэй байхгүй. Нэг газараас нэрэ бүх гаргаад, нэг газараас дуучин гаргаад, нэг газараас одоо юу гэдгийг зураач гаргаад ирэх юм бол тэр чинь аюу хэцүү болчихж байгаа байхгүй. Тэр нөгөө нэг нэгдмэл одоо нөгөө нэг зориг гэдэг чинь өөрөө байхгүй болоод байна. Тэгэхээр яалтчгүй нэрээ хэрвээ бид нар өнөөдөр төвхтгий боловсролынхаа системийг сайн ингээ болгоё гэвэл олон ийм судлаач эрдэмтэн багш нэгдэж гарах хэрэгтэй. Тэрний хажууд өшөө дахиад аппарат ажиллах хэрэгтэй байхгүй тий. Судалгаа дандаа хийж яадаг. Дандаа ингээд датаг нь гаргаж өгч яадаг. Хөөе та нарын явах гэж байгаа энэ чиглэл чинь ингэж гараад байна шүү. Тэгэж гараад байна шүү. Хідүүлээ ингэчвэл яасан, тэгчвэл яасан гэдгийг нь яг ингэж хэлж өгдөг. Одоо юм жижигхэн нөгөө think tank ч юм уу тий бүр ядаж тим юм ингэж нөгөө нэг ажиллаж явах хэрэгтэй ингэж болоод байна. Тэгэхээр ер нь бол манай монголчууд одоо сонголтоо ихтэй нэгдмэл зоригтой юунд өгөх вэ гэдгийг бодоод бүгд оролцох хэрэгтэй. Одоо би ингээл гадаад амьдарч Солонгос жалгаа авахгүй, Америк жалгаа авахгүй яадаг гэхээр судалгааны багтаа байж байдаг хойно. Тэгэхээр яг тэр хүмүүс нь судалгаа хийж өгнө шүү дээ. Одоо бүтэн 4 жилийн турш энэ ямар үйл явц болчихвэ гэдэг чинь бүгд нэг өөрчлөлт гаргаад байна. Тэгэнгүүт тэр судалгаан дээр үндэслээд за ийм асуудлууд гарсан юм байна. Ингэж шийдсэн юм байна. Ингэж шийдээгүй байна. Одоо тэгэхээр энэ хүн сайн ажиллаж уу, үгүй ажиллаж уу гэдгийг ингээ мэдэх боломжтой болчих واخ. Тэр судалгааны багтаа шүү. Тэгээд дээрэс нь бид хэд одоо ийм судалгаа хийгээд ийм үр дүнд гаргалаа. Одоо цаашаа энийг ашиглаад ийм зорилго тавилаа гэдэг ингээд судалгаатайгаа ингээд орж ирэх хэрэгтэй. Гэтэл манай тим юм байхгүй. Зүгээр л нэг бодож ирсэн юм ч юм уу яриад эсвэл одоо нэг хүнээс сонссон юм яриад тий. Ийм байдлаар явахаар чи ерөөсөө системтэй явахгүй дандаа нэг буруу замаар ингээд яваад байгаа. Тийм учраас судалгаан дээр үндэслэж илүү прагматик бодиттой явах юм бол маш амжилттай болох магадaltaй байна. Бид хэд бол ингээл гадаад амьдарч байгаа хүмүүс монголчууд тийм үү. Гаднаас ингээл харахаар
Монголын одоогийн нийгмийн төвшин хүмүүсийн байдал сонголтоо яаж хийж яах вэ гэдгийг бол шууд ингээл хараад ойлгох боломжтой. Яг тийм л ихэвчлэн хүмүүс гадна талыг хараад, нэр хүндийг хараад ерөөсөө тэр дотор нь юу байгаа юм бэ? Үнэхээр надад хэрэгтэй юм уу юу гэдгээ бодохгүйгээр сонголт хийснээс болоод маш их алдаж байна гэж би бодоод байгаа. Тийм учраас хүмүүсийг ямар нэгэн сонголт хийхдээ чамд үнэхээр л хэрэгтэй л бол тэрийг л яхаас биш өөр хүнийг дуурайж одоо тэр хүнийг авсныг авах гад ч юм уу тий хамаг байдгаа зараад ч юм уу сонголт хийхдээ ховц суунаар одоо юу байдгийг тий тэгж явах юм бол энэ нийгмээрээ энэ бол айгуу тийм буруу зам руу яваад байгаа юм л та. Нэр дэвшиж байгаа хүнээс би 20 ил будаа аваад 20 ил гурил аваад төшөө жоохон мөнгө аваад тэр хүний төлөө саналаа Нэг худлах хураг гэдэг. Тэр чинь бол бас залхуугаас нэлээ үүдэлтэй юм байгаа аахгүй. Магадгүй зарим хүмүүс бүр залхуураад очиж сонгуулаа өгөөгүй ч байж болно. Гэрээсээ гармааргүй болоод ч юм уу. Тэгэхээр зүгээр манай монголчуудын нийтлэг нэг төрх уучлаарай жоохон залхуу ингээд санагдаад байдагтэй ингээд нэрээ яг ингээд ажлын байр бий болгоод өгөөч биш. Наа миний цалин нэмээд хийчээ гэдэг нэг юм яриад байдаг те. Гэтэл уг нь бол ажлын байр агаад яг ингээд нөгөө хөрөнгө өөрөө эргэлдээд эхлэх юм бол тэр хүнд гарч ирэх та. Магадгүй even бүр яг энэ бас нэг хоёр талтай. Монгол хүмүүсийг бүр залхуу гэдэг ингээд ярихаар бас нэг өрөөсгөл болчдөг юм. Одоо жишээ нь Солонгос ч юм уу ингээд гадагшаа гараад монголчууд ажиллаж идэг байхгүй юу? Ажил хийж шүү дээ бүгдээрээ л ажиллаж байна. Солонгос очоод нэг өдөр ажил хийхгүй амьдрахгүй. Тийм Америкч амьдрахгүй. Америкч байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ л ажил хийдэг. Тэнд очиод ажил хийдэг. Ямар хэцүү байсан ч хамаагүй хийгээл амьдрчин л байгаа. Тэгэхээр хитрхи залхуу хүмүүс бол биш юм шиг байна. Залхуу байсан бол очиод шууд хогдол гарна үзээ. Нэг хоёрдугаарт байна шүү дээ. Яг зүгээр миний ингээд бодоод байгаа юу вэ нэхэр монголчуудын хувьд бол одоо жишээ нь ингээд ажил хийлээ тийм үү? Авч байгаа цалин бага байна тийм үү? Одоо хүрэлцэхгүй шүү дээ яг үүндээ бол. Тэгэхээр ажил хийхгүй зүгээр тэндээс нэг хэдэн төгрөг аваад зүгээр сууж байвал баг ижлэхэн байна гэсэн нэг тийм одоо сэтгэлгээч юм уу тэр нь бас илүү одоо идэхгүй хүмүүсийг монголчуудыг те ажил хийх одоо санаачлахгүй бас болгоод байна. Хэрвээ үнэхээр тэнд ажлын байр их өндөр цалин байх юм бол Монгол улс монголчууд тийм ээ орлоготой Монгол уран хөгжнө гэдгийг л нэгдүгээрт мэдэх хэрэгтэй юм шиг. Тэхийн тулд бид нар өнөөдөр энэ ажлын байр бий болохын тулд тийм үү эцэц буцаалд энэ чинь эргэл мөнгө рүү л орно шүү дээ. Таны гэрийн чи өөрхөө орлого руу бид нар орох гэдэг шүү дээ тийм. Энийний тулд цаана төрийн бодох заавал байх хэрэгтэй. За мэдээж хувь хүний оролцоо хувь хүний хичээл зүтгэл байлгүй яах вэ? За хувь хүний хичээл зүтгэл бол за нэг 60%. Гэтэл цаана 40% яалтч байхгүй төрийн бодлого байх хэрэгтэй байгаа байхгүй. Татвар тэнд чинь нөлөөлнө тийм үү? Тэр хуульд өөрөм бүх юм энэ чинь цаана чинь оролцсон. Тэгэхээр тийм болохоор зөв 40% яалтч байхгүй төрийн бодлого цаана. Ер нь бол Америкийн хувьд ингээд аваад үз. Өндөр хөгжилтэй ардчилсан улсуудыг аваад үзэх юм бол улс төрөө хальт хийсэн улсын байгууллагт байдаг компани баг байхгүй шүү дээ. Байхгүй тий. Компаниуд бол үйлдвэрүүд бол хувийн байгаа. Тэднээс хуваараа үйл ажиллагаа явуулдаг. Улсын байгууллага яах вэ гэхээр тодорхой хэмжээний одоо зохицуулах үйл ажиллагаа хийн. Government-ийн. Тэгэл хууль батлна. Тэгээ нэг жоохон юу гаргаж өгнө. Стандартыг татвар авчна тодорхой хэмжээнд. Тэгэл цомхон байж идэг. Тэгжээж яадаг гэхээр нөгөө хувийн байгууллагууд үйлдвэрүүд хувьд байхаараа зэрэг тухайн хүн ажиллаж байгаа хүндээ цалин өгнө, тэр хүнийг өсгөх дэвжих боломжийг хангаж өгнө, өрсөлдөөнийг шудраг болгож өгнө, тийм үү? Гээд маш олон давуу талууд гарч ирж байгаа. Гэтэл улсын байгууллагад ороод, улсын компанид ороод ажиллаа гэж бодъё. Тэгэх юм бол танд бол сонголт байхгүй болчих واخгүй. Та зүгээр нэг даргын доор ороод ажил, тэр хүнд одоо ямар нэгэн байдлаар туслаад одоо тэр хүний төлөө ингээл явдаг ч юм уу, мэдхгүй одоо нэг хамд орох ч юм. Танд бол өөрөө одоо яг ингээд өөрийнхөө чадвараараа дээшээ явах боломж бол айгүй бага болж байна. Гэтэл хувийн байгууллагууд бол тэр шанс нь бол байж идэг гэх мэтчлийн давуу талууд гарч байна. Энэ ийм байгаа гэж бодож байна. Подкасттай хамтран ажилласан чулуугаар бүх төрлийн эдлэл үйлдвэрлэгч Universal Granite and Marble компани цэвэр байгалийн чулуу таны үйл хөдлөх хөрөнгийн үн цэнийг тодорхойлно. Подкасттай хамтран ажилласан үйл хөдлөх хөрөнгийн компанийн мэргэжлийн зурчлагч топ продюсер Долгор Плоц таны хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн төвшөнд зөвлөгөө өгч шуурхай үйлчлэнэ. Тэгвэл ер нь Америкчууд яг сонгуулаа бас яг
яаж хийдэм бэ? Ер нь Америкчууд яг сонголтоо зөв хийж чаддаг улсууд юм уу? Америкийн хувьд болохоор сонгуулийн систем арай одоо юу гэмтэй өөртэй манай Монголыг бодоход яа гэвэл Америкч өөрөө ерөнхийлөгчийн засаглалт орн, манай монголч парламентын засаглалт орн гэж яригддаг тий. Гэхдээ Америкийн хувьд болохоор онцлог нь юу гэхээр эн чинь нэг олон үндэстний орн байгаа байхгүй. Тэгэнгүүт миний бүр сонирхож ингэж харсан зүйл ерөөсө баг итгээгүй зүйл гэх юм бол Америкийн цагаан арстан одоо үндэстэн бол хамгийн их хувь нийцэлж байгаа шүү дээ тий. Тэгээ энээс ер нь нэг 40% нь бол нөгөө арчилсан намдаа сонгуул өгдөг юм байна. 60% нь болохоор бүгд найрамдах намдаа сонгуулийн өгчдөг юм байна. Гэтэл нөгөө Африк гаралтай Америкууд болохоор 95% нь арчилсан намд өгөөд 5% нь бүгд найрамдах намд саналаа өгдөг жишээтэй. Манай Аз гингүүт яг бараг 50-50% та. Яг одоо энэ Аз үндэстний хувьд бол яг ингээд 50-50% та ч юм өгдөг байж ингэж таарч байгаа байхгүй. Энээс өшөөнийг амар сонирхолтой. Одоо яг бидний саяхан ярьжсэн дээр ингээд харахад боловсролын төвшнгөөрөө сонгуулийн оролцоо шал өөр идэг юм байна. Дэд боловсролтой хүмүүсийн оролцоо нараг 50% нийцэлж байгаа. Одоо биш 60% нийцэлж байгаа. Одоо тэр нөхөс тусмаа илүү их оролцоотой сонгуульдаа ингэж оролцоотой. Тэгэхээр магадгүй энэ бол яг нөгөө өгөгдөж байгаа датаг нөгөө анализ хийж чаддаг тэр бүлгийн хүмүүс яг тэгэж очиж оролцож байгаа. Нөгөө талаар Америк арай өөр юм гэхээр одоо жишээлхэд хоёр намын тогтолцоотой орон хэрнээсээ тэр хоёр намынхаа үзэл суртал одоо юу гэдгийг тэрэнд бүр яг амьдралынхаа хэмнэл шиг итгэдэг болсон те одоо юу гэдгийг би бол зүнийг л барьдаг би бол барууныг барьдаг те энэ нь бол миний шашинд байдаг энэ нь бол миний өдөр тутмын амьдралд ингээд ороод ингээд явдгаа те тэр бүгд найрамдах намаас Трамп дэвшиж гэнэ үү одоо магадгүй тэр жүжигчин Рейган дэвшиж гэнэ үү хамаагүй байхгүй би бол тэр хүнд саналаа өгнө л гэсэн бол үг яагаад гэвэл энэ намын үзэл бодол бол хинэн ч гарсан өөрчлөгдөхгүй гэдгийг угаасаа мэдж байгаа учраас зөвхөн тэр талдаа сонголтыг хийчихдэг тий. Америкийн хувьд болохоор ингэдэг юм байна. Бүгд найрамдах нам сонгуульд ялаад гараад ирэх штэ тий. Тэгэхээр Америк дотроо ингээ хөгжиж эхэлдэг. Одоо жишээлбэл Трамп ингээд гараад ирэхлээр одоо яг ингээ харьцуулалт хийгдэж ирж байгаа штэ тий. Инфляц юм байсан шүү тий. Одоо бидний өдөр тутмын хэрэглээний зүйлс ийм байсан шүү тий. Америк ингэж хүчрхэгжиж ирсэн шүү. Бидний орлого ийм болж ирсэн. Ажил гүйдлийн хувь ингэж бууж ирсэн гэдээ яг ингэж гаргаад ирж байгаа. Тэр нь бол ерөөсөө 8 намын. За аль намж гарсан Америкийн нэгдсэн улсын хувьд аваад үзэх юм бол бүгдээрээ л арчилсан замаар явдаг. Эрх чөлөөг дэмждэг тий. Хүний эрхийг дэмждэг. Хүний одоо нэг орлого олох эрхийг дэмждэг тий. Арчилсан замаараа л явж байгаа шүү дээ. Тийм учраас аль нэг нам нь одоо чинь бүгд найрамдах гингүүтээ одоо социалист нам бол биш шүү дээ. Бас л арчилсан. Бүр арчилсан нам шүү дээ. Тийм учраас энэ талаас аваад үзэх юм бол хоёулаа аль нь ч гарсан бас нэг хайхтар хамаагүй Гэхдээ хамаагүй институт нөгөө суурин тавигдаад бид нар чинь систем тавигдаад институт болчихсон. Одоо юу гэх юм бэ бүр ингээ байр суурь тодорхой болчихсон учраас эн чинь ямар ч хамаагүй баг хамаагүй болчихж байгаа байхгүй. Арчилсан нам гараад ирэхлээр Америкийн хувьд дандаа гадна талдаа бүх нөгөө нэг юм үзүүлэлтүүд нь сайжраад эхэлдэг те тэрнтэй харьцах харилцаа сайжрал гадна талын бүх юмнууд нь гэхдээ энэ бас одоо ингээд бодох юм бол жижиг ялгаа гарч ирж байгаа. Тэ одоо магадгүй арчилсан нам гараад ирэхлээр жижиг үйлдвэрүүдэд гадагшаа гаргацдаг ч юм уу тэрийг дэмжиж эхэлдэг ч юм уу гэдэг нэг ийм нөгөө үзлийн одоо ийм байр суурь ингээ байдаг юм байна. Гэхдээ Америкийн хувьд болохоор нөгөө төрийн хар бодлого гэдэг нь тэр чигтээ нэг л явдаг учраас хинэн гарч ирээд тий яаж ч ингээд тоглолт хий гэсэн тэр бол өөрчлөгдөхгүй юм аа гэдэг дээр байдаг болохоор тий гэхдээ сонголт ингээд одоо ингээд хийхийг ингээ харж байхад болохоор тэр сонголтын юу нь болохоор хүмүүсийнх нь одоо ингээд нөгөө өгж байгаа мөрийн хөтөлбөр нь болохоор магадгүй би улс орноо яг намынхаа хөтөлбөрийн дагуу яаж хөгжүүлэх вэ одоо намайг гарсны дараа юу болох вэ гэдгийг харуулж байгаа болохоос одоо яг ингээд би чамд ингээд 2 хонь өгчнөө тэ 10,000 төгрөг өгчөө гэдэг биш дээр ингээд суурилж байгаа 30,000 төгрөг өгөөл тэгэл шууд саналыг аваад тэгэхээр чи хамгийн гол нь өнөөдөр манай Монголын ингээд том алдаа нь юу ихэр зэрэг манай хоёр одоо хамгийн том хоёр нам чинь маань аан хоёр энэ хоёрт одоо өөрсдийн гэсэн одоо үзэл бодол нь ерөөсөө амар плюралтэй ингээд мэдэгдэх юм байхгүй ингээд баг ингээд ийм болцооцсон хоёул ингээд зам зөврөлдөд хоёул нэг социал демократ үзэл бодолтой юм шиг одоо жишээлбэл эдний
демократ нам, ардчилсан нам, бүгд найрамдах нам хоёр дээр зүгээр шашна гэхдээ ч хоёлоо өөр шал өөр хоёр үз бодолтой. Ингээл хүүхд хүмүүжүүлэх эрхээс эхлээд хүний эрх ингээд зүгээр ингээд энгийн зүйлсээр эхлээд одоо аборшн гэж үр хөндүүлэх. Ийм хий юм дээрс эхлээд эдгэрсэн цаг л шал өөр бид энэ хоёр нам чи хоёлоо өөр үйл бодолтой гэдээ бид нар чинь мэдээд эхэлж шээ. Тэгэхээр манай Монгол баг шашин дээр хоёлоо яацаад юм бүү? Бүгдээрээ буддизмдаа итгэе явуулдаг гэж хэлдэг юм болоо одоо яадаг чинь тий. Гэх мэтчлэнгээр ингээд манай хоёр нам дээр ямар ч юм мэддэх юм байхгүй ингээд нэг зөрөлдсөн л нэг юм хоёр юм байгаа. Тэр хоёр ерөөсөө юугаараа ялгаатай ягаад хүмүүс хоёр талд нь ордог вэ гэхээр зэрэг алинд нь элсвэл би их хурлын гишүүн болоод хулгай хийгээд идчихвэл гэдэг тийм л ерөөсөө тийм л байна. Америкт жишээлхэд ер нь улс төр сонирхоод явж байгаа жирийн арт иргэд ер нь бараг байхгүй тий. Хинч тэгэл CNN үзэл улс төр хараад ингээл тэр хувь бол маш бага байхгүй тий. Яагаад гэвэл тэд нар сонголтоо зөв хийчихсэн угаасаа манай төр ажиллахсаараа ажиллаж л байгаа. Сонголтоо зөв хийж ийн гэд ярьж штэ өөрөө. Тэгэхээр сонголтоо зөв хийж байгааг нь бид нэр одоо юун дээрээс үн. Харин тэр хүмүүсийн гаргаж ирж байгаа мөрийн хөтөлбөр одоо юу байдیں۔ Тий бүх мэдээллүүдийг аваад тэрийг ингээд шалгадаг систем нь байгаа. Тийм чадж байгаа байхгүй. Нэрээ 4 жил энэ хүний ард ажилласан тэр судалгааны багч нь үгүй энэ хүнийг ийм яг хийгээ гаргаад ир бүр тий тоотой үедээ эдгээ эн чинь ингээд гараад ирчихсэн байхад юун дээр би алдах хэвээр гэж би юуг нь одоо яг бодох хэвээр. Магадгүй 4 жилийн өмнөх миний сонгуульд би одоо юу гэдгийг за одоо Америкийн энэ нь сайжирсан байгаасаа тий одоо ингээд нэг тэр гадаадад амар их байгаа үйлдвэрүүд нэрээ ингээд дотоод руугаа ороод ирвэл айгүй их ажиллах хүчин бий болно даач гэдэг юм уу те би тэгэж тэр үед ингээд сонголтоо хийжсэн бол одоо үгүй Америк тэгвэл одоо бүр экспортоо илүү болгоосаа те ингээд цаашаага одоо нэг улам өргөжүүлээд ингээд яваасаа гэж бодох юм бол тэр тал дээр бас яг сонголтоо хийж байгаа байхгүй те тэгэхээр эн чин цаанаасаа гарч ирж байгаа тэр бүх судалгааны үндсэн дээр би өнөөдөр тэгвэл энэ сонголтоо хийнэ гэдэг өшөөний нэг юм болохоор одоо жишээлхэд Америкийн ерөнхийлөгчийн сонгуул гарч ирж байна шүү дээ тий. Зөвхөн ганцхан ерөнхийлөгч гэдэг хүнийг сонгодгоо бараг 10 хэдэн хүнийг шууд тэр чигтэн сонгодог тий. Энэ дотор болвол тэр нөгөө нэг дээч үхийнхэн шүүгчж явжлаа тий ерөнхийлөгчийн явж бүр тэр манай хотын ширээгийн галерын дарга хүртэл нэр нь ингээд явж яадаг. Тэ яг ингээд багаараа одоо ингэж орж ирж бид нар яг энэ юмыг яг ингэж хийгээд ийм үе шатаагаар ингээд явна. Хэрэг болохгүй бол ийм нөгөө нэг одоо артлын манай төлөвлөгөө энэ байна те бид нар одоо ийм саадыг ингэж давах юм ач гэдэг юм. Тэр болгоныгоо ингээд гаргаж өгч байгаа. Тэгжээж эн чинь тэгээ нэг багийг тэр чигт нь ердөөс нэг сонгуул дээр гаргаж ирж сонгож байгаа учраас нэгэн бодлын нэрээ айгүй эн чинь төлөвлөгөөтэй юм шиг нэрээ энэ олон хүмүүс чинь нийлээд яг тэр одоо хийх ёстой зүйлээ хийгээд миний одоо нөгөө нэг тий амьдралын баталгааг хангаж ийн гэдэг итгэлийг ингээд үүсгэж их хурлынхаа гишүүдийг сонгох тогтолцоо нь манайхаас арай өөр байгаа байхгүй. Манайх ч одоо 4 жилээр ингээд 100% ингээд сонгоод байгаа. Эдгээр чинь болохоор зэрэг 2 жилээр сэлбээ сонгоо явцдаг болохоор одоо хэрвээ нэг намд болохгүй бол дараагийнх нь одоо энэ хэсэг нь болох байх юм бол дараагийнх нь энэ хэсэг нь 2 жилийн дараа ингээд сэлбэгдээд сонгогдсон шүү дээ тий. Тэгэнгүүт арт түмэн одоо нөгөө намаас нь ч юм уу ингээд сонгоод гаргачих ийм боломж арт түмэнд оногдож байгаа хгүй. Тийм л зэрэг арт түмэн заавал бүтэн 4 жил 6 жил хүлээж суух шаардлагагүй 2 жилийн дотор тэр конгрессыг солиод сэлбэх шанс. Тэрнээс гадна би одоо Солонгосын тохиолдлыг яриа л да. Яг Солонгост ялгаагүй л ингээл сонголт хийдэг. Хүмүүсийг ингээл олон хүмүүс нэр дэвшээл тэндээс нь сонгож ардсан юм. Гэтэл тэнд юу өөр вэ гэхээр сонгуул хийсэн ч гэсэн хэрвээ тэр хүмүүс нь муу ажиллаад ах юм бол сонгуул өгсөн хүмүүс нь жагсаал хийдэг. Маш их хэмжээгээр. Хэрвээ ажиллаад айгуу сайн ажиллаа хийж чадахгүй байх юм бол маш эрчимтэй жагсаал хийгээд олноороо гарч ирээд тэднүүсийг өөрчлөх тохиолдол. Тийм тохиолдол айгүй олон. Тийм учраас яг сонголт хийж болно хийснийхаа дараа хариуцлага нэх хэрэгтэй. Бүгдээрээ идэвхтэй байх хэрэгтэй. Айгуу зөрөгтэй. Одоо бид нар бас харж байсан те Трамп ингээл гарч ирэл ер нь яг буух гэжсэн шүү дээ. Тэр чинь Байден угаасаа сонгогдсон. Одоо ингээл 1 сарын 6 ингээл нэг өдрөө яригадаад байдаг шүү дээ. Угаасаа Байден гарах нь ойлгомжтой болсон. Одоо яг ингээл ер нь 2-7 хоногийн дараа л Трамп буух нь бүр ойлгомжтой болчихсон үед л гэхэд Трамп ингээд бид нарыг хуурч исэн байж тээ ийм юм болчихсон байж тэгээд 2-7 хоногийн өмнө бараг Америк чинь хичнээн саяараа жагссан шүү дээ. Ковидын үед шүү дээ. Ковидын үед бүгдээрээ ингээд гудамжиндаа гарч ирж жагсаал Трампыг буулга.
Тэ тэр 2-7 хоног үлдсэн ердөөсөө хамаахгүй зүгээр импичмент хийгээ шууд ингээд буулга. Ягаад гэвэл энэ хүн бид нарыг хуурсан байна. Тэ тийм учраас одоо тиг гэдэг тэр нь бол ингээд бүр амар хүчтэй гарч ирж байгаа байхгүй. Тийм ч учраас өнөөдөр Трампын одоо юу явж байгаа шүү дээ. Шүүх хурал. Би тэгтээ хата ингэж бодох бид нар ингээ хамгийн гол ингээд өөрөөр орны жишээнүүдийг ярьж штэ. За энэ оронд сонгуулийн систем тогтолцоо юм байдаг юм байна. Одоо конгресстэй их хурлын тогтолцоо юм байдаг юм байна. Хамгийн гол нь өнөөдөр бид нар эднүсийг ярьлаа. Манай Монголд ч гэсэн хизээ нэгэн цагт би илүү шудраг илүү одоо системчилсэн ийм систем тогтолцоо орган байгуулга бий болоосоо гэж би боддог ахгүй. Эцэст яхан их хурлал энэ хуулийн гаргаж их хурлал энэ тогтолцоо гэсэн солио шүү дээ тий. Өнөөдөр одоо 40 гарсан бид нар байг гэхэд маргааш одоо энэ хүүхдүүд маань энийг нэг бид нар яриад маргааш хүүхдүүд маань атгалаад хийх болов тий. Энийг өөрчлөх болов энэ өнөөдөр бид нар энэ шудраг бус юм. Яг энэ гарсан хуулийг нь бүгдээрээ мөрддөг болоос буруу зөв нь хамаагүй гаргасан л ахын болвол тэр бол хууль. Тэрийг мөрддөг байх хэрэгтэй, тэрийг эсэргүүцдэг ш мөрддөг байх хэрэгтэй. Миний дургүй учраас би мөрдөхгүй гихгүй биш тий. Тэгээд дээрэс нь бүгдээрээ мөрдөх хэрэгтэй. Ялангуяа манайх шиг юм ус чинь яа гэхээр одоо эрх мэдэлтэйнүүд нь хууль үйлчлдэг үү? За доогуур хүмүүст илүү үйлчлдэг ч юм уу. Нэг ийм системийн аюу. Түрүүн ганаа их гоё үг хэллээ шүү дээ нөгөө бид нар зөв сонголтоо хий. Тэгээ сонголтондоо хариуцлага хүлээе гэдэг те. Яг энэ үгийг одоо би бас нэвтрүүлгийнхаа ихэнд хэлжсэн. Тэгээ яг энэ үгээр подкаста төгсгий гэж бодож байна. Бүгдээрээ зөв сонголт хий. Сонгосон сонголтондоо хариуцлага хүлээж байхыг одоо уриалж байна. Сонголт хийхдээ зөв бодорой. Сонголт хийхдээ зөв сан бодорой. За тэгээд бичээрэй. Тий. За ингээ Brain Talk DC подкастынхаа 2 дахь дугаарыг ингээд өндөрлөө бидэнтэй лайк, subscribe дарж нэгдээрэй. Дараагийн дугаар подкастын дугаар хүртэл баяр таа.